Монгол хэмээх монголчуудын үндэс угсаа үүх түүхийг бүрэн дүрэн төлөөлөн илэрхийлэх үг юм. Монгол хэмээх нэрний тухай бид хэр зэрэг мэдэх вэ? Бусдад хэрхэн тайлбарлаж ойлгуулж чадах вэ? Та өөрөөсөө асуугаад үзээрэй. За өнөөдөр дэлхий дээр судлаачдын үзэж байгаа нэг 9-өөс 10 сая орчим Монгол туурхтан амьдарч байна гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ 9-өөс 10 сая монголчуудын 3 сая нь бол яг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байна. Дийлэнх болгонх нь бол өвөр Монголд бүгдийн төгсөлд ард улсын нутаг дэвсгэр дээр өөртөө засах орны хэлбэрээр амьдарч байна. Тэгэхээр энэ 9-өөс 10 сая хүний нэрлэгдэж байгаа нь Монгол нарны учир юу вэ? Гарал үүсэл нь хэдийн үед үүсвэ? Ямар утга учиртай юм бэ гэдэг хайгаад үзэхээр бүдэг бодог байна. Судлаачдын үзэж байгаагаар одоогоор Монгол нэрийн талаар нэгдсэн ойлголт тийм тайлбар бол байдаггүй юм байна. Нэгдүгээр дэлхий дээр ер нь өөрсдийнхөө улс үндэстний нэрийг өгсөн түүх байдлыг анзаарлах юм бол тодорхой утгатай байдаг юм. Жишээлбэл Аргентин улс гэхэд Испанийн мөнгөлөг гэсэн утгатай ийм үгнээс гаралтай гэж үзэж байна. Америкийн нэгдсэн улсын нэрийг болохоор нэрт газар зүйч судлаач Америко Веспуччигийн нэртэй холбож ингэж тайлбарладаг юм байна. Гэх мэтлэнгээр улс үндэстэн бүр өөрийн гэсэн нэрийг тайлбарладаг тодорхой утгатай гэж үздэг. Жишээлбэл Наран мандах нутаг гэдэг нэр Жапон гэдэг нэрийг бол Японочууд бидний эцэг өвгөд өгсөн гэж ингэж үздэг. Тэгэхээр монголчууд бид монгол нэрээр хэрхэн тайлбарлах вэ? Монгол нэрний талаар та юу мэдж байна вэ? Бид хоорондоо монгол нэрийн тухай ярилцдаг. Бид ирээдүйн хойд үеийнхэндээ хүүхдүүдтэй монгол нэрийн тухай юу гэж тайлбарлаж зааж ирсэн юм бэ гэдэг энэ асуудлууд бидний хүнд ярих ёстой сэдвээ. Бид монголоор бахархдаг, монголчуудынхаа үлдээсэн өв соёл, газар нутаг, өв дээдсээр тэднийгээ сургаалаад бахархдаг. Харин монгол гэдэг нэрийг бид өнөөдөр ойлгож байна уу? Түүнийг юу гэж тайлбарладаг юм бэ гэдэг энэ асуудлын тухай та бүдтэй хоорондоо ярилцах юм аа. Тэгэхээр монгол нэрний тухай олон иш үндэстэй тайлбарууд байдаг юм байна. Тэрний хамгийн гол олон эрдэмтдийн санал дэмжлэгийг авж байгаа нэг санал бол юу вэ гэхээр манай эртний өмнөх 5 дугаар зууны үед Эргүний хон орчмоос ирсэн Овг аймаг 3 голын эхэн буюу Онон голын эхэн Мон нэрт аманд сууж байгаад өөр төрөл Монгол Овг аймагуудаа гол зонхон болж байр сууриа олж аваад ингээд Монгол гэдэг нэр үүссэн юм аа. Монголчууд эндээс гарал үүслийг нь хайх хэрэгтэй маа гэж ингээд тайлбар нэг яваад байна. Тэгэхээр Монголын эртний алдартай сурвалж бол хөгшөдөрт ч гэсэндээ Онон голын их Мон нэрт аман дээр сууж байсан, нутгалж байсан Овг аймаг бол Монгол туурхтан дотор гол зонх байр суурийг эзэлдэг юм аа. Эдний тэр нэр гарал үүслээс бол монголчуудын хувьд их хамааралтай гэж ингэж үзээд байна. Дунд сургуулийн сурах хүчирт бол яаж заадаг гэхээр та бүхэн санаж байгаа. Тэр хүүхэд байх чинь та бүхэнд монгол нэрийн тухай зааж ярьсан бол монгол нэрийн тухай та бүхэн ярилцчихсэн бол ээж аав өөрнөөс асууж байсан бол та бүхэн бас нэг санаж байгаа баха. Ерөнхийдөө Монголын нууц төвчөө зэрэг сурвалжуудад дурддагцсан тэр санаануудыг дунд сургуулийн сурах хүчиртүүд зааж явдаг. Тэгэхдээ бид өнөөдрийг хүртэл тэндээс бүрэн тайлбар сэтгэл ханамж аваагүй явж байгаа. Яг тэгэхээр Монгол гэдгийг яг ийм утга учиртай маа гэж хэлсэн төгс тайлбар алга байна. Тэгэхээр бид нар монгол нэрээр хэрхэн тайлбарлах вэ? Хэрхэн ойлгох вэ? Энэ асуудал үргэлжлээд хариулт нэгсээрээ. Тэгэхээр миний хүнд ярих гээд байгаа зүйл маань юу вэ гэхээр одоо цаашаа яах вэ? Сурах хүчиг дээр ингээд хөндөгдөд байгаа тэр 2-3 өгүүлбэрийг цааш нь аваад явах юм уу? Яагаад сурах хүчиг дээр ерөнхий боловсролын сургууль түүхийн тухай түүхийн хичээл орохдоо монгол нэрийн тухай ингээд тойроод зайлсхийгээд байгаа маягтай өнгөрч байваа. Бид Монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлаараа бахархаж байна, түүнийг судалж байна. Харин ганц дутагдaltaй талны үнэхээр монгол нэрийн асуудал үнэхээр судалгаа шаардсан ийм асуудал болоод байна. Хэрвээ энэ чигээр
цаг уйлрах тутам ингээд бүдэг бадаг хэвээрээ яваад байвал Монгол нэрний тухай тайлбарлах, монголчуудын гарал үүслийг тайлбарлахын асуудал улам хүндэрсээр болно. Тэгэхээр Монгол нэрийг бид хэрхэн ойлгох вэ? 20-р зууны Гарамгай эх оронч Хатанбаатар Магсаржав нэгэнтээ хэлсэн байдаг тийм. Монгол гэж хэлхийн тулд Монголын төлөө цоглох зүрхтэй байх хэрэгтэй. Тэгэхээр Монгол хүмүүр гарал үүслээ хамгаалж, судалж, сурвалжлах хэрэгтэй. Тийм учраас бид Монгол нэрний утга учирыг, гарал үүслийг хамтдаа хайх хэрэгтэй. Ингэж бид нэр үр хүүхдүүдтэй бүрэн бүтэн өв соёл түүхийг үлдээх юм аа. Хятад сурвалж дээр тэмдэглэгдсэн Мэнгүү болон Менга гэдэг олон янзаар тайлбарлаж нэрлсэн тэр тэмдэглэлүүд бол хятад сурвалжууд хятадууд умард зүгийн нүүдэлчин монголчуудыг нэрлэж үлдээсэн нэрлэгдсэн тэр нэрийг нь тэмдэглэж үлдээсэн болохоос биш бидний монгол нэрээ тайлбарлах, монголчуудын гарал үүслийг тайлбарлахдаа хангалттай тайлбар иш баримт болж чадахгүй. Тийм учраас бид өөрсдөө хайх хэрэгтэй. Ялангуяа 3 молын ихэнд нутгалж байсан тэр Овг аймгийн гарлыг, тэдний өв соёлыг наривчлан судлах хэрэгтэй. Ингээд мэдээж хүндрэл бэрхшээл гарнаа. Цаг хугацааны хувьд алс хол байна. Асар удам газар нутаг дээр Монгол турхтан, эсхий турхан оршиж байсан түүх байна. Тэгэхээр ингэж хайх нь бол нэлээд бэрхшээлтэй. Гэхдээ бид нар хайхаас өөр арга байхгүй. Чингис хааны цааз байдаг. Монголын нууц судалцаа сурвалжууд тэмдэглэгдснээр Чингис хаан 3 молын ихэнд бусдыг бүү нутгалуул гэсэн энэ үгийг бид нар хайх хэрэгтэй. Энэ дээр маш цэвэрлэх хэрэгтэй. Яг тэр монголчууд нүүдэлчид ер нь гол ус Аршаан булгийнхаа амьдралынхаа их булаг дээр өөрсдийнхөө ариун дагшин гэж боддог тэр газар нутгийг бусдаас өрөөл бусдаас бол хайрлаж хамгаалдаг. Тэднээс нуудаг ийм өв уламжлал түүх байна. Тэгэхээр 3 молын ихэнд бусдыг бүү нутгалуул гэсэн энэ үгнээс эхлээд Монгол нэрнийхээ утгыг хайх хэрэгтэй болов уу гэж ингэж санаж байна. Монгол нэрийн талаар олон таамаг үндэс байдгийн дотроос ном тохиомлуудад олонтоо тэмдэглэснээр Монгол нэр 1300-аас 2000 жилийн тэртээ үүсэн бий болсон. Мон гэдэг нь эх, хүн, бид, бүгд гэсэн үгнээс гаралтай гэх баримтлал бусдаасаа товон гарч иржээ. Иргэн бид эх орныхоо түүх, угсаа гарвад соёл зан заншлыг хүүхэд багчуудаа бага улчир наснаас нь сонирхуулан судлуулж ирээдүйн хойч үедээ өвдүүлэн үлдээх залгамж чанарыг боловсрол хүмүүжлэр түүжээд хүчиртэй.